Хүүхэд үйлдсэн гэмтэргүүдийн 60-70%-ийг нь бусдын эд хөрөнгө хулгайлах, булаах, дээрэмдэх гэмтэргүүд зонхилж байна. За бага насны хүүхдүүд гэмтэрэгт холбогдож байгаа нь 100% асран хамгаалагчийн хайхрамжгүй байдлаас хамааралтай гэдгийг цагдаа нар сануулж байна. Гэвч хүүхдээ аюул эрсдлээс хамгаалж чадаагүй эцэг эхчүүдэд хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин байдаггүй байна. Яг одоо ингээд хүүхдтэйгээ гэмтэрэг үйлцсэн тохиолдолд эцэг эхэд хүлээлгэх хариуцлагын талаар хуулинд бол тийм ээ хүүхдийн эрхийг хамгаалах хуулинд ч тэр эрүүгийн тухай хуулинд ч тэр яг тодорхой бол зүйл заалт бол захиргааны хариуцлагын хуулинд байхгүй байж байгаа. Хүүхэд гэмтэрэг үйлдэхээс гадна гэмтэргийн улмаас 660 хүүхэд хохирч үлдсэн байна. Өмнөх оны мөн үеэс 29 хэрэгээр буюу 4.2%-аар буурсан үзүүлэлт юм. Гэмт халдлагад өртсөн хүүхдүүдийн 77 буюу 11.6% нь за 7 хүртэлх настай, 184 буюу 27.8% нь 8-аас 13 настай, 405 буюу 61.3% нь 14-өөс 17 насны хүүхдүүд эзэлж байх юм а. Эдгээр хохирсон хүүхдүүдээс 26 буюу 3.9% нь нас орсон бол 309 буюу 46.8% нь бэртэж гэмтсэн байх юм. Өнөөдөр яг хүүхэд гэмт хэрэг үйлцсэний дараа ихэвчлэн насны хүүхэд бол одоо гэмшиж идэг, буруугаа ойлгож идэг. За хуулиндаа яг ийм зүйл заалт байдаг юм байна гэдгийг гэмт хэрэгт одоо холбогдсныхаа дараа хүүхэд ойлгож идэг учраас энийг бид нар анханаас нь одоо хүүхдэд багаас нь бага ангиас нь дунд ангиас нь энэ чиглэлийн ойлголтыг санамж сэрэмжлүүлгийг хуулийн заалтыг хүүхдэд одоо тайлбарлаж өгч явах нь бол чухал байдаг. Тоон үзүүлэлтээс харахад хүүхэд 14-өөс 17 наснда гэмт хэрэгт холбогдох эрсдэл өндөр болж байна. Мөн эцэг эхчүүдийн хараа хяналтыг сайжруулахгүй бол хүүхэд гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болж үлдэх эрсдэл нэмэгдэж байгааг санууллаа.